Шиомо. Би бит юм шүү байна. Сайн харж ав. Энэ удаад үнэхээр хатуу самар таарлаа. Мэргэжлийн зайлуулагч байж өөрөө хорсолтой сүнсэнд эзэмдүүлчих гэж. Тэр буланд суугаад толинд харан тасралтгүй мунхаг инээмсэглээд байх юм. Сүнс зайлуулдаг байсан тэр сүр хүч нь хааччихавэ. Ямархуу төрлийн хорсолтой сүнс байхаараа ийм хүчтэй байдаг байна. Өмнөх тэр цэвэрлсэн хараалтай байшингаас бүх зүйл ихэлсэн байх. Азийн байшин үзэж байсан үйлчлүүлэгчийн хүүхдийг аварсан ч гэвч тэр бүх үйл явцыг хэн нэгэн бичлэг хийж аваад цахим сүлжээнд тавьчихжээ. Төр зуурын хугацаанд элдв янзын цуурхал газар авлаа. Ялангуяа энэ байшинд хэдхэн жилийн дотор араасаа 3 ч хүний амь ирсэдсэн гэдгийг хэн нэгэн дэлгэчихэж тэд бүгд нэг цонхоор үсэрч ямаа алдсан байдаг. Байшингийн эзэн эмэгтэй үйл хөдлөлийн газар ирж хэрүүл хийв. Одоо түүний байшин түрээслэгдэхгүй, зарагдах ч үгүй болжээ. Тэр шүн захирлыг эцсийг нь хүртэл хариуцлага хүлээхийг шаардав. Удалгүй сүнс зайлуулагч Шиомо хэргийн газарт ирлээ. Тэр өмнө нь байшин дах хорсолтой сүнсийг зайлуулсан нь тодорхой байсан шүү дээ. Яагаад дахиад ийм зүйл болсныг юусоо ойлгохгүй байна. Байшингийн эзэн Шиомог ийм залуухан байхыг хараад шутхан хэлэхэд түүнийг зүгээр л нэг зөөрчин гэж үзв. Шүн захирал дундуур нь орж байдлыг зөөлвөлөв. Тэгээд яах ч аргагүй байдал Шиомог уучлалт гуйхыг хүслээ. Гэвч Шиомогийн зан чанар маш зөрүүд билээ. Тэр байшин дах хорсолтой сүнсийг бүрэн зайлуулсан гэдэгтээ итгэлтэй байлаа. Гэтэл тэнд байсан хүмүүсээс нэгэн ч түүнийг өмгөөлсөнгүй. Охины нүүрэнд гомдол цөхрөл дүүрэн харагдана. Тэр уурандаа ханцуугаа нэг хүчтэй сэгсрээд эргэж яв. Шиомогийн сэтгэл санаа ингэж их хөөрхөн аргагүй юм. Учир нь ердөө нэг цагийн өмнө тэр зориг гарган ангийнхныхаа уулзалтад очсон байжээ. Гэтэл санаандгүй байдлаар нэг зүйл олж сонсов. Хуучин ангийнх нь түүнийг шоолж басамжилж байх нь тэр. Түүнийг яах гэж урьсан юм бэ? Үнэхээр хачин юм. Тэр одоо хүртэл үзмэрч хийж байгаа хэрэггүй. Тэр өмнө нь чин сэтгэлийн урилга хүлээн авсан гэж бодож байлаа. Хуучин ангийнхантайгаа харилцаагаа сэргээх гэсэн сэтгэлээр зориг гарган очсон нь тэр байж. Хөөхий Шиомо эхлээд ангийнхандаа араасаа хутгалуулж одоо хамт ажилтдаг нөхдөө буруутгагдаж байна. Тэр мэдлгүйгээр цүнхнээсээ нэгэн нүүр будалтын хайрцаг гаргаж ирв. Энэ бол хараалтай байшингийн өмнөх түрээслэгчийн андуурч авсан зүйл байлаа. Шиомо уг нь буцааж тавихыг хүссэн боловч тэр мөчөд тэсэлгүй тагийг нь нээж орхив. Тойл руу харах тэр агшинд тэрээр оюутан ахуй цагтаа эргэж очсон мэт санагдав. Ангийнх нь өмнөх хүйтэн хөндий зангаа өөрчилжээ. Тэд Шиомог бүгдээрээ тойрон хүрээлж дээвэр рүү дагуулan гарав. Би тиймээ шүнжин Шиомотой холбогдож чадсангүй. Түүнд нэрэг төлөг тавихад маш муу ёр зөвнжээ. Яг энэ үед эгчинч бас утсаар ярив. Шиомог маш аюултай зүйлд ороогдсныг санууллаа. Би тиймээ сандарч твдэн хүн хайхаар гэрээсээ гарах гэтэл үүдэнд нь ишин мөл хөдөлхийн хамт олонтой таарав. Тэд ч бас Шиомог сурггүй болсныг мэдсэн байлаа. Утастаж зурус бичсэн ч хинч хариу өгсөнгүй. Ялангуяа Ази өөрийгөө маш их зэмлэж байв. Байшингийн эзэн Шиомод тийм муухай үг хэлж байхад тэр өмгөөлж тусалж чадаагүй дээ харамсан. Эцсийн эцэст Шиомо ишин мөл хөдөлхийн төлөө маш их зүйл хийсэн шүү дээ. Би тиймээ түүнийг өөрийгөө буруутгах хэрэггүй гэж тайвшруулв. Үнэн дээр Шиомо маш хүчтэй хорсолтой сүнсэнд ороогдсон байна. Ийм төрлийн сүнснүүд ихэвчлэн тодорхой нэгэн зүйлд маш хүчтэй шунал хүсэл хорсолт хийдэг. Тэгээд тэр хорслоо тухайн зүйлдээ шингээдэг байна. Энэ аюулыг зайлуулахын тулд хорсолтой сүнсний гол шалтгааныг олж тогтоох ёстой. Тэгээд дараа нь тэр хараалтай байшинд очиж сүнсийг нь амраах хэрэгтэй. Сүүлийн өгүүлбэр шин захирлыг хүнд байдалд оруулав. Учир нь тэр байшин аль хэдийн зарагдчихсан байлаа. Түүнд түлхүүр нь байхгүй тул дотогш нэвтрэх боломжгүй. Байшинг авсан газар нь өөр нэгэн удаан хугацааны турш өрсөлдөж байгаа үйл хөдлөлийн компани байв. Энэ хараалтай байшингийн талаарх шуугин хаасайгүй тархсан тул байшингийн эзэн маш хямд үнээр алдагдaltaгаар зархаас өөр аргагүй болжээ. Гэвч Ази болон бусад нь бууж өгсөнгүй. Бизнесийн ашиг хонжоог хойш 50 хөдөлгөөр шийдэв. Тэд яаж ч байсан хамгийн түрүүнд Шиомог аврах ёстой. Чи битгий санаа зов. Бид ямар нэг арга олж таарна. Хэсэг хүмүүс тал тийш салж хөдлөв. Бүхэл боломжит суугаар Шиомогийн мөрийг хайлаа. Лижин Ази хоёр байшингийн эзнийг болохоор яв. Тэд байшингийн түлхүүрийг түр зээлхийг хүсжээ. Гэвч одоогийн эзэн ишин мөс хөдлөх хөрөнгөнд маш их дургуутсан байв. Дээрээс нь тэр байшин зарах гэрээнд гарын үсэг зурхаар яарч байлаа. Түлхүүрээ зүгээр өгнө гэж Гонжин Жоо Ази хоёр арга баран гуйж байх зур. Байшингийн эзэн гинэт шин байрныхаа борлуулалтын зарыг харав. Түүний царай тэр дороо зэвхий дагаад явчихв. Учир нь нөгөө хүний ард нэгэн хорон сүнс зогсож байлаа. Энэ бол би Тимэгийн сургуулийн эгч нь хөдөлж байгаа хэрэг байв. Энэ эмэгтэй хизээч энгийн аргаар явдаггүй нэгэн. Өчүүхэн төдий тарин ашиглан байшингийн эзнийг өөрөөр нь хараалтай байшингийн түлхүүрийг өгүүлж чадав. Харин энэ хооронд Азич бас нэгэн сэжүүр болж харав. Түүний дүү Шиоай зүгээр суухдаа олон ангид кино үзэж байгаад бичлэг дээрх хүүхдийг санамсаргүй анзаарчээ. Гэтэл тэр нь ердөө л туслах дүр бүтээдэг жүжигчин байж хажууд нь байсан Ази гинэтл бүхнийг ухаарав. Өмнө нь хараалтай байшинд үзэгдсэн сүнснүүд бүгд өрсөлдөгч талынхан зохион байгуулсан жүжиг байсан байна. Нөгөө худалдан авахч орж ирэнгүүтэл утсаараа хаасайгүй бичлэг хийгээд байсны учир энэ байж. Гэхдээ нэг хэрэг нөгөөгөөсөө тусдаа сургуй болсон Шиомо одоо болтол олдоогүй л байна. Харин ч шүн захирал нэгэн чухал хүнийг олж уулзав. Тэр хүн залуудаа үйл хөдлөх хөрөнгийн зуучлагч хийдэг байж
Тэрээр нөгөө хараастай байшингийн талаар баггүй зүйл мэддэг байлаа. Эр хүн өнгөрснөө эргэн дурсав. Тэр байшингийн анхны эзнийг Аслан гэдэг байсныг санав. Түүнийг дөнгөж бэр болж ирэхэд хүн болгон түүнийг сайн нөхөртэй боллоо гэж атаархдаг байжээ. Гэтэл тэр эр гаднаа журамт хүн шиг харагдах боловч үнэндээ архичин гэр бүлийн хүчирхийлэгч байж Аслан өдөр шөнөгүй нулимсаараа нүрээ угааж аавынхаа өгсөн гоо сайхны хайрцгийг тэрвэрчил сэтгэлээ зовоодог байв. Нөхөр нь үүнийг хараад дургуутж хайрцгийг нь булаах гэж дайрчээ. Үүнээс болж Аслан маш ширүүн эсэргүүцэл үзүүлв. Эрийн уур хийсэн дээд зэгтээ тулж тэрээр өндөр градустай арх Асланы нүр рүү цацаад шууд тамхины галаар асаачихв. Аслан зүрх зүсэн аимшигтайгаар хашгирлаа. Нөхрийнхөө галзуу юм шиг инээх дундуур тэрээр санамсаргүй байдлаар цонхоор унтчихж тэр цагаас хойш энэ байшин бүрмсэн хараастай байшин болж хувирсан. Дунд нь хид хідэн түрээслэгч сологдсон боловч бараг бүгд эмгэнлэр төгссөн юм. Зуучлагч ир өмнө нь тусгайлан сураг гаргаж байхад Асланы нөхөр удалгүй өөд болсон байж тэгээд түүний чандар хадгалах байр нь Асланыхтай яг зэрэгцээд байж гин. Асланы аав хид хідэн удаа охиныхоо чандарыг аваад явахыг хүсжээ. Гэвч нөхрийнх нь талынхан үргэлж хатуу татгалздаг байв. Одоо л нэг бүх зүйлийн учир зангилаа тайлагдах шиг болов. Бүгд тал тийш салж хөдлөв. Ази би тиймээ 2 түлхүүрээ авч хараалтай байшин руу Шиомог хайхаар яв. Шүн захирал Зижин 2 Асланы аавтай уулзгаар очлоо. Тэд охиноо гэрт нь аваачхыг түүнд ятгахыг оролдов. Сайн байна уу? Би Лиуюлоны аавтай уулзах гэсэн юм. Юнжин Ментов 2 нууцаар оршуулгын газар иржээ. Тэд Асланы чандарыг авахар бэлтгэв. Эхэндээ бүх зүйл маш саадгүй байлаа. Юнжин Асланы чандар хадгалах байрыг хурдан олж авав. Гэтэл чандарыг дөнгөж сольж дуустал. Танхимын гэрэл гинэт асчихлаа. Харуул шалгалт хийхээр ирж байгаа нь тэр байв. Юнжинийг баригдахын даваан дээр гадаа гинэт хаалга нүдэх чимээ гарлаа. Ментов зориуд зочин болж жүжиглэн. Харуулын анхаарлыг цагт нь татаж чадав. Юнжинч симхийг ашиглан төв хаалгаар нууцаар гарч удав. Тэр хоёр аюултай байсан ч даалгавраа амжилттай биелүүллээ. Чи ч муухай амтан юм аа, ийм гоё юм байхад хэлэхгүй. Байц та, тэр чинь Аслан байна шүү дээ. Гэхдээ тэдний санаанд оромгүй зүйл нь энэ үед Шиомо хараастай байшингийн цонхон дээр сууж байлаа. Түүний нүүрэнд үс ясаг инээмсэглэл тодорчээ. Чихэнд нь ангийнхных нь орилдох дуул сонсогдно. Үсрээд өг, үсэрчих. Шиомогийн би өөрийн мэдлгүй урагш бүхийв. Азар эцэгтэй мөчид Азэг үж ирээд түүнийг шүүрэн тэрвэрч авлаа. Гэвч энэ үед Шиомо хорсолт сүмсэнд эзэмдүүлсэн байлаа. Эрүүл ухаанаар хандах аргагүй болжээ. Хэнийг ч харсан ус хонзон өөрлөсөн мэт хандна. Тэр би тиймээ хүчтэй түлхэж орхив. Газар байсан хайчийг шүүрэн авч өөрийгөө дүрх гэж байдлаа зэ гарыг нь барьж амжив. Би тиймээ боломжийг ашиглан урагш гарч өөрийнхөө нэрийг яаран хэлв. Би бит Юн Шүү байна. Шиомо. Олон жилийн өмнө Шиомог аврахын тулд тэрээр өөрийн залуу насаа золиослсон байж шүү дээ. Зүгээр дээ, миний хүү. Гүн их гимшил Шиомог тэр дороо ухаан оруулав. Гэтэл тэр нүүр будалтын хайрцаг руу харах үедээ дахин сүнсэнд эзэмдүүлсэн төлөвт орчихлоо. Би тиймээ Азид чангаар анхааруулж Шиомод тарнитай ус хүчээр уулгахыг тушаав. Гэвч Ази 2 гараараа Шиомог барьж байх ёстой байлаа. Тэрээр сандарсандаа гарга буюу амнаас ам дамжуулан уулгахыг сонгов. Дараах мөчид Шиомогийн харц тунгалаг болж бүхийгөө их хэмжээний хар ус бөөлжин гаргав. Шүглсэн хорсолт сүнс эцэст нь биес нь хөөгдөн гарлаа. Гэвч сүнсний хорсолт зүхэл арилаагүй л байв. Тэрээр үргэлжлүүлэн давталхоор бэлтгэж байтал шүн захирал Асланы аавыг дагуулan орж ирэв. Хөвшин аав нь охиноо харж чадахгүй байсан ч надтай хамт гэрлүүгээ харъя гэж тасралтгүй дуудаж байлаа. Хорсолт сүнсний догшин дүр төрх аажмаар зөөлрөв. Асланы эцсийн хүсэл нь ердөөл аавынхаа дэргэд очих байжээ. Чавдар болон хөрмийн гоёлтой хайрцгийг аавынх нь гарт өгөх тэр мөчид Асланы олон жилийн хорсол гомдол эцэст нь замхран алга болов. Баярлалаа. Тэр Шиомод хандан талархлаа илэрхийлээд бодлгүй тэр дороо уусаад алга боллоо. Өөрийнх нь төлөө ийм олон хүн зүтгэж зовж байгааг хараад Шиомогийн нулимс өөрийн ирэхгүй урсав. Тэр багасаас бусдад гадуурхагдж ирсэн тул энэхүү олдшгүй халамж анхаарлыг онцгойлон нандиндаг байв. Ялангуяа АЗМ бие үл хайхран аварсан. Шиомогийн сэтгэлд нэгэн төрлийн догдлол төрөв. Энэс заягдсан төөрөг гэгчин юм болов уу? Энэ явдлаар дамжуулан Ази нэгэн нууцыг санамсаргүй мэдчихв. Би тиймээ Шиомогийн төрсөн эмээ биш байжээ. Харин түүний хамгийн дотны найз байж зөвхөн Шиомог аврахын тулд тэрээр одоогийн энэ хөвшин төрхтэй болсон байна. Хүн бүр хараалтай байшингийн асуудал ингээд дууслаа гэж бодсон ч шинэ хүндрэл араасаа гарч ирэхийг тааварсангүй. Хараалтай байшингийн дэлгүүрийн Лижин хэд хоног ажилдаа ирсэнгүй. Утас руу залгахад ч хинч авсангүй. Ази санаа зовоод түүний гэрт нь очиж үзэхээр болов. Гэтэл хөршүүд нь энд амьдардаг хүнийг Лижин биш гэж хэллээ. Түүнийг Жан Мун Тим гэдэг аж. Жан эмчилгээндээ имлэгт ажилладаг байна. Үүнээс болоод Ази бүр ч их төөрөлдөв. Тэрээр даруй имлэгт очиж цахилгаан шатанд сууж байхдаа Лижинтэй яг таарав. Лижин гэвч Азигийн санаанд оромгүй зүйл болов. Лижин түүнийг огт танихгүй байлаа. Чи гаж донтон уу эсвэл солиотой юу надад хамаагүй. Одоохон миний нүднээс даалт ор. Ази энэ явдал тийм ч энгийн биш болохыг ойлгов. Тэр компани руугаа гүйж очиод мэдсэн зүйлээ шүн захиралд хэллээ. Шүн захирал Лижингийн ажилд орсон материалыг шууд гаргаж ирэв.
Материал дээрх нэр нь Жан Мун Тин гэж тодоос тод бичигдсэн байлаа. Тухайн үед Ли Жин нэрээ сольсон. Бичиг баримтаа хараахан амжиж солиулаагүй гэж тайлбарлаж байсан юм. Үннийг олж мэдхийн тулд Ази дахин нэг удаа зочлон ирсэн боловч Ли Жин түүнийг мөрдөгч гэж андууран хаалганы цаана үлдээв. Залуу үргэлжлүүлэн тайлбарлахыг оролдсон ч гинэт Шиамо дотроос гарч ирэхийг харав. Энэ удаад Ази бүр мөсөн мэл гайхаж орхилоо. Амаа тат. Шиамод хаалганы цаана түлхүүлсэн тэр юу болоод байгааг огт ойлгосонгүй. Гэвч удалгүй Шиамо бүх хүмүүст болсон явдлын үннийг тайлбарлаж өгөв. 2-7 хоногийн өмнө Ли Жин түүнийг йогийн хичээлд урьсан ч хичээлийн дундуур гинэт ухаан алдаж унжээ. Толгоогоо шалан дээр хүчтэй цохиж сэрэхдээ тэр огт өөр хүн шиг болсон байв. Бүр Шиамогч танихгүй байлаа. Хатагтай минь, би таныг танихгүй байна. Шиамо ямар нэг зүйл буруу байгааг шууд анзаарч санаатаагаар Ли Жиний гараас атгав. Тэгтэл түүний эерэг энерги маш сул байгааг олж мэдэв. Түүнд яалч үгүй хорон мөн сүнс шүглжээ. Хэрв цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол амь насанд нь аюул учирч болцсохгүй байлаа. Ли Жин амаараа ийм зүйлд итгэхгүй гэж хэлж байсан ч сэтгэл дотроо баг зэрэг түгшиж эхлэв. Сүүлийн үед тэр имлэгт дандаа шөнийн ээлжинд гарч байгаа. Унтсан ч гэсэн би энэ ямар ч тэнхээгүй болж хэд хоног дараалан унтаагүй юм шиг санагдах болов. Хачирхалтай нь Ли Жин хөргөгчөнд нь ямар ч шалтгаангүйгээр өөрийнх нь хамгийн дургүй сүү ороод ирснийг олж мэджээ. Хувцсны шүүгэнт нь хүртэл яагаад ч юм үл таних хідэн даашинз байх болов. Ингээд тэр даруй зочны өрөөний хяналтын камерыг шүүж үзтэл аимшигтай дүр зургийг олж харжээ. Түүнийг унтах болгонд биеийг нь өөр нэгэн хүн удирдах байлаа. Хачирхалтай нүүр будалт хийж хөргөгчнөөс сүү гаргаж ууж байв. Эргэлзэж тэнэгэлцсэний эцэст Ли Жин арга буюу Шиамогоос тусламж хүсжээ. Гэвч Шиамод ч гэсэн үүнд хийж чадах сайн арга байсангүй. Зөвхөн Ли Жиний дэргэд хаяа нэг сахид суухаас өөрсгөө байлаа. Гэхдээ тэр өдрөөс хойш биед нь шүглсэн гомдолтой сүнс дахиж үзэгдсэнгүй. Хүмүүс яагаад өмнө нь Ли Жиний энэ хачин байдлыг анзаараагүй юм бол гэж гайхав. Шиамо өөрийгөө 24 цагийн турш Тэнгэрийн мэлмигээ нээлттэй байлгадаггүй гэж тайлбарлав. Тэгээд ч Ли Жиний биед шүглсэн сүнс ямар нэгэн хорон санаагүй тул үүнийг эзрүүлэх маш хэцүү байжээ. Хүмүүс энэ сүнс яагаад хорвоо ертөнцид хорогдсоор байгааг эргцүүлж эхлэв. Шиамо түүнийг гүйцэтгүүлээгүй дутуу хүсэлтэй байх гэж таамаглаа. Ази гинэт нэг зүйл санав. Ли Жин өмнө нь нас барсан нэг эмэгтэй дүүтэй гэж хэлж байсан. Шиамо үүнийг шууд үгүйсгэв. Учир нь Ли Жинд ямар ч эмэгтэй дүү байхгүй. Нас барсан хүн бол ерөөсөө Ли Жин өөрөө юм. Тэр интернетээс мэдээлэл хайж үзжээ. Жинхэнэ Ли Жин 13 жилийн өмнө сургууль алга болсон байв. Тэр үед тэр дөнгөж сургуулаа төгссөн даатгалын ажилтан байжээ. Машин задаргааны газарт гэрээ байгуулахаар очихдоо эзнийх нь хараанд өртөж түүнээс хойш ямар ч сургууль болсон байна. Ли Жиний эгч үүнийг задаргааны газрын эзэн хийсэн гэж зижиглэж байсан ч цагдаа нар олон жил мөрдлөг хийсэн боловч ямар ч нотлох баримт олж чадаагүй байна. Бүр Ли Жиний цогцосч олдоогүй учраас хэрэг үүсгэх боломжгүй байжээ. Вайн юу цагдаагийн газраас тэр үеийн сургууль алга болсон хэргийн материалыг гаргаж ирв. Ази тэндээс нэгэн зургийг хараад маш танис санагджээ. Энэ машин задаргааны газарт тэр өмнө нь очиж байсан байна. Тэгээд ч зогсохгүй тэнд нэг удаа бүдэрч унсан. Тэр үед маш хачин мэдрэмж төрж байсан юм. Одоо харахад тэр бол Жан Мун Тиний биед шүглсэн Ли Жиний гомдолтой сүнс байжээ. Дээрх зүйлс бол хараалтай байшингийн дэлгүүр. Ийм 5-6 ангийн агуулга байлаа. Таалагдсан бол үргэлжлүүлэн дагаараа найзуудаа дараагийн дугаараар уулзцгаая.